За ингээд цагаан сарын баяр өндөрлөө. Тэгэхээр цагаан сарын баяр өндөрлөө. Ер нь бол би дотроо боддог энэ Монгол улсын нийс Улаанбаатарын цагаач Нямбатар гişгийг Нямбатар гэдэг хүн үнэхээр их ажил хийсэн үү, хийгээгүй юу гэдгийг би бас ард түмнээсээ дүн үндгийг нь авъя гэж боддгийг. Ерөнхийдөө хий хоосон попурлтай энэ намын дарга нар тийм биш. Одоо альцсан намын гэргээ юу ч тамга дэмжигч тараагаад эдгээр юу хийж бүтээсэн. Юу ч хийж бүтээгээгүй. Тэгвэл Нямбатар гэдэг үнийг харлуулах төлөвлөгөөтэй ингээд муулаад, мяалаад янз бүрээр доромжлоо тийм биз дээ. Өнөөдөр Монгол улс хөгжөө сайн сайхан болоод янз янзын мега төслүүд нь гоё яваад, нийс Улаанбаатарт гоё болоод утаагүй болоод энэ жил утаа хэр багассан. Энэ бүгдийг ард түмнээс асуух ёстой байхгүй юу? Ерөн зүгээр бид үнэнтэй л нүүр тулдаг байх хэрэгтэй. Үнэнтэй, үнэхээр. Би өөрөө яг энэ гэр хороод Берсэн болонд амьдардаг, Берсэн болон гэж хэлээд бол илүүтэхгүй. Энэ баяр шүү. Хүн болгол мэдж байгаа. Энэ жил утаа ямар шүү байсан. Амар л байдаг байсан шүү дээ. Урд өмнө жилүүдэд утаа гэдэг юм чинь бүр аимшиг зүгээр ер нь гадаа гарахад хоолоо орсдол байсан. Энэ жил утаа ямар олсон. Иргэд маань яг үннийг бичих хэрэгтэй байхгүй юу? Үннийг нь тийм биз дээ. Өнөөдөр Нямбатар гэдэг хүнийг муулаад, Нямбатар гэдэг хүнийг адаглаад байгаа улсууд чинь мөнөөхөл нөгөө захиагийн хэлбүүд оржин нарийн бичиг байсан ч юу ч байсан гэлээд нэг оюун гэрэлгээд нэг эмхтэй муулаад байдаг. Одоо тэгээ сүүлийн үе сошиалд хин мэдлэхгүй Орос Монгол шиг Европ царайтай нөхдүүд одоо Нямбатарлууд дайраад байгаа. Энэ улсуудыг гайхамшигтай байхгүй юу? Гайхамшигтай. Энэ бол зүгээр юу гэвэл энэ сошиалд байдаг хар мас л яваад байгаа байхгүй хар мас. Энэ хар мас гэдэг юмыг бол миний хувьд бол энэ 2026 онд бол дасан зогсоомж чадчих байгаа хар мас. Хин нэгнийг үндэслэгүүгээр гүтгдэг, хин нэгнийг гутаан доромждог, хин нэгний хийсэн бүтээсэн ажил олныг үнгүүдүүлдэг. Угаасаа энэ Монгол улсчууд юм хийсэн хүн болгон буруутан болдог. Энэ Монгол улс зөв хуулийг баталсан хүн болгон буруутан болдог юм схем рүү шилжиж болдож байгаа шүү дээ. Энэ бүгдийг бол миний хувьд бол дасан зогсоомж чадчих байгаа. Үнэхээр хизээ ийм байсан Улаанбаатар хот маа тийм биз дээ. Утаа гэдэг аимшиг юмд нүрлэгцэл байсан шүү дээ. Битүүл утаанд битүү нагаранд бид амьдардаг байсан шүү дээ. Энэ жил бол утааг бол миний хувьд бол үндсэндээ нэг 30-35-40% утаа арилсан ч бодож байгаа. Сайн байна, энэ төлс нь болж байна. Ингээд хятадаас хичнээн олон дэр бомдол төгрөгөөр одоо ингээд шахмал түш олж ирлээ гэд уурлаад ах юм. 60 дэвс нь амгалан 50 байгаад эрүүл дэнх сайн сайхан болоо хот маань угааргүй дуняргүй байвал тэр хитэн төгрөгөөр авах нь ямар хамаатай. Болсон болоогүй маш их олон 100 сая төгрөг олон тэрбум төгрөгийг гарцдаг штэ. Яг олон нийт рүү чиглэсэн энэ би бол энэ шахмат түшиг сүүлд орж ирсэн энэ шахмат түшиг бол дажгүй сайхан түш орж ирж бодож байгаа. Үнэхээр сүүлийн 2-3 сар бид нар угаар гэдэг юмыг үдсэнгүй явж байгаа. Үнэхээр энэ бол сайн жишг. Үнэхээр сайн жишг. Сайн жишг шүү. Хүн болгонд үнэлгээ дүнгээ тавих ёстой байхгүй юу? Үний юм гэдэг үннээрээ сайхан. Би өнөөдөр худал хуурамгийг би өнөөдөр хин нэгний долоогоод хин нэгнийг өнөөдөр ингээд хөхөөд хин нэгнийг долоогоод хин нэгнийг магтан дуулаад байгаа юм огтосоо биш байхгүй юу? Үнэн бодит юмтай Монголын ард түмэн бид нүүр тулах ёстой байхгүй юу? Үнэн бодит юм байж өнөөдөр бид урагшаа хөгжөө дэвжээд явах ёстой. Одоо нийс Улаанбаатар хотын тэр Эрдэнэ дэшин дарга залуу бас баярга залуу маш мундаг ажиллаж байна үнэхээр. За цагаан ногоон сараар үнэхээр юм бас нэг цагаан сараар хотын дүүрсэн төвжигдэн шүү дээ аль юм чинь. Төвжүүлэл эрс гайгүй байгаа нь бас шинэ уриалах шүү дээ. Бүх аж ахуй нэгж байгууллагуудыг бол одоо тэр урдлын зогсоолоо ингээд олон түмэнд цагаан сараар нээлттэй байлгаа гэдээ ингээд хэлсэн. Энэ зөв жишг байхгүй юу? Цагаан сар бай, шинэ жил бай, улсын баяр наадам бай, бүхэл наадам юмар ер нь энэ нэг аж ахуй нэгжүүдийн үүдэнд байгаа энэ зогсоолуудаа бол олон нийтийг болгох хамгийн зөв алхам байхгүй юу өнөөдөр. Тийм биз дээ. Та нар маань юу ч бодож байгаа? Би бол зүгээр яг үнэн хэлэхэд зүгээр нийс Улаанбаатар хотод үе үеийн дарга нараас бол хамгийн их ажил хийж, хамгийн их хадлуулж, хамгийн их муу хэлүүлж, хамгийн гисэн шийдвэрээ өнөөдөр дарамжлуулж байгаа боловч өнөөдөр асар их ажил хийгээд асар их зөв зүйлийн төлөө урагшаа нэг алхам алхаж байна гэсэн үг. Та нар маань юу ч бодож байгаа? Хүн хүний үзэл бодол өөр. Үнэхээр хүн хүний үзэл бодол өөр. Би өнөөдөр яагаад ингэж асуугаа зүгээр ер нь энэ сошиалд яваа энэ хар маасууд тийм үү?
Одоо шахам түлшиг орж иргээд одоо чиний олон дэр бомоор ороод ирлээ. Тэгэн ястаа нэр давталчийн мөнгийг тэглээ инглээ тэгэн эцэс хүний амнаас өнөөдөр халгүй байгаад иргэд маань эрүүл сарвал иргэд маань агарын бохирдол гэдэг юмасаа салж ивэл бидэн тэдэн дөргөө тэр бомоор ороод ирж байгаа асуудал нь энэ засаг төрийн л асуудал. Ингээд төслийн асуудал. Өнөөдөр ингээд Нямбатар гэдэг хүнийг муулаад байгаа аюулыг ороод харахаар ерөөсөө Орос Монгол мэддэхгүй царайтай нөхдөл аюул ярьж байна. Харж байхад нэр шүү. Европтой царайтай маягтай хүн гарч ирээд Монголд нь бол Монгол юм шиг байгаа. Монголд нь бол Монгол хүн шиг яриад байгаа байхгүй юу? Дандаа тиймэрхүү. Ногцор хамахын үеийн жагсаал дээр байсан тэр нэг шар царайтай нэг Орос шиг Америк ч юм уу царайтай нөхөр байгаад байгаа шүү дээ бас. Тэгэл эдгэр усууд чинь тэгэл гадаадаар зогоолоод гахаад гааны мах идэл ингэж явж байгаа. Тэгэл Нямбатарлуу чиглэсэн дайралтууд. Одоо бид нар ингэж юм хийж байгаа залуусаа бид хамгаалах ёстой байхгүй юу? Ард түмэн бид нар. Өнөөдөр та нар оюун эрдэнэ гэдэг та нар миний пэйж аягаар ороод хараарай. Оюун эрдэнэ гэдэг хүн энэ оюутлогоон 4.3 тэрбум 4.4 тэрбум төгрөгийн алдал хүлээг байсан Монгол улсын өрийг 2.3 тэрбум долларыг өнөөдөр оюун эрдэнэ гэдэг хүн ерөнхий сайд байхдаа тэгэлсэн байна. Дубайн гэрэг цуцалсан байна. Энэ бүгдийг одоо бид нар сайн мэдэх ёстой байхгүй юу? Ард иргэд чинь бид нар энэ хармаас гэдэг юмд өнөөдөр дахиад угаад очиад бид ерөөсөө сайн сайхан хийж бүтээсэн сайн зүйлийн төлөө бид нар огт мэдэх мэдрэмж ямар ч тийм мэдлэг юу байхгүй. Мэдээлэлгүй байгаад байгаа байхгүй. Энэ хармаас гэдэг юм нь бүх юмыг дараад нухчин дарж байгаа. Монголын ард түмэнд 2.3 тэрбум долларын одоо өрийг тэгэлсэн гэдэг чинь асар том амжилт гавьяа шүү. Монголын ард түмэнд хийсэн. Бид өнөөдөр юм хийсэн залуусаа өнөөдөр ингээд бүр улнаас цаашаа болтон дарамжлоод 9 шидээр харлуулад, гутаан дарамжлуулад ингээд бид нар чимээгөө байж чадахгүй. Би хэлж байгаа шүү дээ. Би бол төмөө олондоо жагсад бол бэлэн. Үнэхээр ингээд намайг ингээд би бол маш олон удаа жагсахад тэмцэх гэж үзсэн. Оцсоо. 2025 оны 12 сарын 8-нд би нэг ирээл оруулаад Ухаан удаг ордоо авъя, цагаан сувраг ордоо авъя, ордоо авах амархан гэж жагсаадыг албан ёсоор Нийс Улаанбаатар хотын Скота дүүргийн тамгын газар бүртгүүлээд 8-нд 12 сарын 8-нд би ирээл оруулахад 500-600 мянган иргэн үзээд 12 мянган ширтэй бүгд л ирнэ гэж дэмжиж зөвөө ахаа гэж ингээд ирсэн. Би 10-нд яг готоо би хэлсэн цагтаа би 11 цагад жоохон оцроод 12 1-ийн үед ирээд жагссан тэмцсэн боловч иргэд маань ирээгүй. Би залуучууд өнөөдөр уриалмаар байгаа. Өнөөдөр бид хийсэн, бүтээсэн бүхний төлөө бид тэмцэх ёстой. Хийх гэж байгаа хэдэн жилийн дараа болох гэж байгаа 2028, 2030 онд өнөөдөр баялагын сандаа төвлөрүүлнэ хүн болгон 10 сая төгрөгтэй болно гэдэг хийх хоосон тархиугаалтанд бид нар орж болохгүй. Боддоор байх ёстой байхгүй боддоор юм дээр. Та нар ингэ бодоод үзэлтэй. Өнөөдөр энэ жилийн цагаан сараар Монголын ард түмэнд ногдол ашиг хүртээгөө. Оюун эрдэнэ ерөнхий сайдын засгийн газар орсон цааш Монголын ард түмэн өнөөдөр ногдол ашиг гэдэг юмыг хүртэж амжаагүй. Өгөхгүй олдгоо болчихсон. Өнөөдөр ардсан намынхан гэдэг нөхдөд өнөөдөр ямар ч олон хоног цагаансаж баярлдгийг нэг ажлын гэргээ гинүү юу гэнэ юм а өгж яах гээд гартуулж яах гээд сангижийн баяр цогт гэдэг энэ 100-ны манлал өөрчин хулгайчтай ардсан намын дарга цогцлол нөхөр сүүлийн үед цаг үргэлж селбидэд цаг үргэлж ингээд фэйсбүүкээр гарч байна. Бити Монголын ард түмний та нар доромжил заяа. Бити та нар Монголын ард түмний доромжлол. Энэ ардсан намынхан бол ерөөсөө Монгол улсын дотоодын зах зээлийн эдийн засаг, Монгол улсын иргэдийн амьдрал өнөөдөр ерөөсөө нэрэ бүтээн байгуулт талаар огт дурсахгүй зүгээр л ерөөсөө энэ ардсан нам энэ ерөнхий сонгуульд ялна. 2028 оны улс төрийн сонгуульд бид ялна. Монгол ардын нам одоо 8 жил засаглалаа. Юу ч хийсэнгүй хулгайч нар мэдэр Монголын ард түмэнд Монгол ардын намын нөхдүүдийг асар муу хүн болгох төлөвлөгөө явуулж байгаа. Энэ бол асар муу жишг. Би бол дотроо бодож байгаа. Монголын ард түмэн бол ардсан намыг бол хизээч дэмжихгүй. Ерөнхий сонгуульд ардсан намынхан хизээч байх өвдсгүй улсууд ойлгож байна. Яагаад гэвэл Монгол улсын ерөнхийлөгч байсан захигийн элбэг дөрж гэдэг этгээд чи одоо улс их орноосоо дайжаад зүхтагаад ингээ алга болсон хулгайч. Өнөөдөр сайхан бэлэггээд бас нэг хулгайч байна. Энэ сошиалд ямар хармаас явж байгааг бол би та бүхэнд ганцхан хэлье. Одоо нэг хармаас одоо яваад байгаа. Одоо тэр нэг Анод бахны захирал гэдэг инхтэргээд үний яриг та нар сонсороо. Ой гутмаар сэжиг хөрмээр үгүүд ярьж байгаа. Та нар Монголын ард түмэнд та нар надад нэг
Сартаа нэг Монгол улсын иргэн $10 өгөөч. Би тэрбум доллартай болъё гинэ. Тэр хүн хар дарахгүй бол тэр хүн зүүд нойноосоо сэрэгөө бололтой. Тэгэн гутаа яасан байх нэг бол нэг хүн $10 ханд өргөх юм бол тэрбум доллар цуглах юм байна да. Тэгэн гут би Америкийн барууны Америкийг нам байгуулна гэж яриад байгаа. Их сонион Америкийн нам байгуулна гэдэг байгаа. Тэгснэ би Монголын ард түмэн их орондоо би хайртай биш. Би голоос нь $50 сая доллартай болъё гэд. Ийм ярьж байгаа ийм цэцгийн өвчтэй юм шиг гажигтай улсуудад өнөөдөр бид тархиа угааж байгаа хгүй энэ гажигтай улсуудад. Тэгээ Монгол улсын иргэдэж ухнаагийн хүрэлцээгөө бидний ерөнхийлөгч хүн Монгол улсын бэлэг тэмдэгчтэй. Энэ хүний гутаан дарамжид дайрах төлөвлөгөө нь ерөөсө барууны энэ либерал элбэг дээр сайхан бэлэг буюу энэ барууны либералуудын гол төлөвлөгөө байхгүй юу? Ойлгож байна гол төлөвлөгөө. Тэрийг энэ хүн өөрөө муу учраас нэг банк удирдах чадахгүй дампууруулаад өнөөдөр орон шоронд ороод ингэ явж байгаагаа мэдхгүйгээр бүр Монгол улсын иргэн болгон тэр хүнд $10 өгхийн гинэ бид нар. Тэгэн гол $1 сая, $1 тэрбум гэж байгаа шүү амар. $1 тэрбум босгон гол одоо Америкийн либерал барууны либерал нам байгуулнаа. Тэгэн гутаа сангийн сайд, ерөнхий сайд нь Америкаас хамаалалтаа болгох гэж яриад ингээд тархиугаа сууж байгаа. Нэг эргүү нөхрөөгөө бас эргүү. Эргүүгээр. Гү та нар сонслоо. Би энэ эх орондоо хайргүй гэж байгаа. Би Монгол эх орондоо хайргүй. Тэ. Би зүгээр тэр нэг голоос нэг $50 сая доллартай болох гэсэн гэж. Тэр хүнийг одоо $50 сая доллартай болгохын төлөө бид нар одоо сар болгон $10 өгснөөс $10 гэдэг чи одоо Монгол улсын зах зээлийн үнээр хэд юм бэ $10 чи? 36 мянга юм одоо нэг гэл хоньны мах аваад нэг аятайхан төмс байцаа аваад цаага ногоо төшлөгээд идсэн дээр явах нөгөө. Үнэхээр энэ жил утаагүй босно. Үнэхээр үнэн үү? Та нар юу гэж бодож байна? Бүр утаагүй 100% болоогүй. Би бол энийг бас хэлнэ. Зүгээр 35-аас миний хувьд 45% утаа бол эрс багассан гэж бодож байгаа. Та нар юу гэж бодож байгаа? Би өөрөө Берлин болонд амьдардаг. Үхлийн зоонд амьдардаг гэж хэлсэн ч болно. Буруудахгүй. Үнэхээр утаа дортгон сайхан болоод энэ нийс Улаанбаатар асарыг бүтээн байгуулалт хийгээд асарыг ажил хийгээд ирэхээр яг тэр ажил хийж байгаа хүнийг яг ингэж онлонгуудаад хитэн тороол нөхдүүд болон би хайхаад байгаа байхгүй энэ сошиалч одоо Монгол улсын иргэд үзэл бодлоо илэрхийлдэг үстэй. Харахад монгол хэлээр ярьж байгаа юм удаа царайны нүүр төрх байдал дандаа Европчсан улсууд энэ Нямбатар руу дайраад харж байгаад. Өнөөдөр үе үеийн засаг дарга нар байхдаа Монгол улсын энэ нийс Улаанбаатар хотын төсвийг идэж уудаг байсан хулгайч нар одоо Нямбатар гэдэг хүнийг гарсаас идэж ууж чадхаа болжгдсан учраас энэ хүнийг одоо зайлуулах гэж энэ хүнийг холдуулахын төлөө асар их чармааж байгаа. Харж байгаад асар их. Өнөөдөр элбэг дөрд сайхан бэлэг хоёрыг шудраг шүүхийн өмнө зогсоож чадахгүйгээс хойш шүүхэд бид шудраг байдлыг ол нэхэд ямар ч үр дүн байхгүй. Өнөөдөр Монгол ардын нам дотроо хагалтан зодолсны улбаатайгаас хин ашиг хонжоо хайж иргүүл өнөөдөр ардсан намын энэ албан суудлын төлөө тэмцэж байгаа албан суудлын шуналд автсан байгаа эдгээр улсууд голоос нь ашиг хонжоо хайж байгаа. Бид ингэж ашиг хонжоо хайж байгаа улсуудын бид хоол идэж болж болохгүй байхгүй юу? Улс их орноороо. Үнэхээр улс их орноор ашиг болж ашиг хайчдрын бид нар бай болж болохгүй шүү дээ. Өнөөдөр альсан намын нөхдөд өнөөдөр Монголын ард түмний амьдралын төлөө ярьж гэнэ үү? Ноогдол ашиг нэг ширхэг хүн ярьж гэнэ үү? Цагаан ногоосоор иргэдээр ноогдол ашиг олгооч гэд сүр хүчин болсон хамгийн их олон суудалтай альсан намын гишүүд өнөөдөр дуурч гэнэ үнсийн гадар дуурч чадахгүй. Ноогдол ашиг ярьдаг хүмүүс нь зүгээр иргэд тэмцдэг жагсдаг дуу хоолой болдог хэдэн нөхдөд ноогдол ашигаа нэгдэг. Энэ одоо ноогдол ашиг 2028-аас 2030 он хүртэл бидэнд ноогдол ашиг өгөхгүй гэдгийг одоо энэ засгийн газрын сайд Бямцэгт нөхөр хамаар хэлсэн сте. Өнөөдөр ийм байхгүй. Өнөөдөр олигарх болсон энэ баян цадгалан энэ хулгайчуудыг долоодог заяа. Эдгээр надаас юугаар баян байгвал эдгээр усад надаас асар их дагагчтай учраас баян байгаад байгаа байхгүй. Миний дуу хоолой бол яг жин иргэдэд болон яг миний пэйж бүх дагагч нар болон миний Монголын ард түмэн чиний сайхан иргэдэн бол намайг үзэж байгаа.
Энэ хүн юу ярьж байна? Энэ хүн юу яриад байна? Үнний тал байна уу? Худал байна уу гэдгийг тунгааж харж байгаа. Өнөөдөр би боддог байхгүй юу? Өнөөдөр энэ Монгол улсыг дотоодын зах зээлийн эдийн засгийг бүр илгээр нь хэвдүүлэх Монгол улсын маань бидний үр хүүхдийн баялагийг жинхэнэ хулгайлж идэж уусан төрийн өндөр албан тушаалтангууд ч одоо яг үнэн гэлгээд энэ сайхан бэлэг тийм үү? Ан маань намын тулгаачлаа штэ. Нийс тэр энийгээр би өмгөөлөх юм байхгүй сайхан бэлэг элбэг дөр Сангжийн баяр цогт Санжийн баяр тэргүүтэнгүүд одоо яасан байх нүгд эх орондоо ирж чадахгүй болтлоо нүргөө болтлоо хулгай хийсэн улсууд байхгүй юу ойлгож байна уу? Энэ Эпштейнийг дэлхийн нийтийн хууль зүйчний байгууллага хөдлөөд эхэлсэн байгаа энэ аимшигын бузар хулгайчтай өөр элбэгдэж хамаарал бүхий байна гэдгийг сошиалд яваад байгаа шүү дээ. Энэ бүгдээр яагаад манай хууль зүйн дотоод хэргийн сайд бэнхээр та энэ талаар ажилтгүй үр даалгавар өгдөггүй та. Энэ Монгол ардын намын хууль зүйн сайд Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн сайд болохоос та Монгол ардын намын хууль зүйн сайд биш ийгээрээ та. Танд ердөө ярьдаг гурван хүн байдаг. Би үнэнг нь хэлж байгаа. Тусна авсан оюун эрдэнэд Монгол улсад баялагын сангийн хуулийг батлуулж чадсан ерөнхий сайд бидний хувьд одоогоор ерөнхий сайд. Тэр хүнийг та онцолж ярьдаг. За хоёрдугаарт Монгол ардын намаа 2 жил 8-9 жил дараалан ялуулсан Монгол ардын намын гинэзэг Дашцгийн амар өсөд ингээд залууг бас та ярьдаг. Одоо сүүлийн бүлэг та Нямбатар гэдэг хүн лөө дайрж байгаа. Өнөөдөр хууль зүйн дотоод хэргийн сайд хүн ийм ёс зүйгөө байж болохгүй. Хууль зүйн дотоод хэргийн сайд хүн өнөөдөр мөрдөн байцаагч ажил хийгээд байна уу гэсэн харалт миний хувьд төрж байгаа. Бид өнөөдөр шудраг ёсыг тогтоохын төлөө бид шудрагл байх ёстой. Яагаад энэ Сүү Батууд гээд одоо Англи гэдэг хаанч гээд Америк гэдэг олон сая долларын хаос худалдаад авсан энэ хулгайч нарыг зэгцэнд нь оруулж болохгүй байгаа. Өнөөдөр элбэг дээр сайхан бидгийг өнөөдөр эх орнд нь олж ирэх та нэр бүхий субъект итгэхэд нь тааштай хууль зүйн дотоод хэргийн сайдаа. Та хууль эрхлэлийн байгууллагад үүрэг өгөөд хууль шүүхийн байгууллагад үүрэгдэд явуул та. Ийм аимшигын том бузар муухай хулгайч тэр 28 хүүхэд одоо болтол их сурвалж нь бүр бүдэг бадаг байгаа. 28 хүүхэд одоо болтол бүдэг байгаа. Хаана юу хийж байгаа? Ямар хүн болж амьдарч байгаа? Ямар улсад амьдарч байгаа? Хаанхын улсын иргэн, Монгол улсын иргэн бол Монгол улсын иргэний бүртгэлийн төвчөн дээр бүгд Монгол улсын иргэд овогнор регистрээр байх ёстой. Одоо бол 2016 оноос хойш иргэдийн иргэний бүртгэлээс ингээд тасаад халах болсон байна гэж байна. Хаана байгаа? Элбэг дөржийн хувь тэр хүмүүс одоо байгаа гэж элбэг дөрж амаараа өмхий амаараа хилээд байгаа. Одоо тэр хүүхдүүд бүгд сайн сайхан амьдарч байгаа. Бити ингээ хүний амьдрал та нар бити төвөг бод мод гинөө. Хуцж яадаг шүү. Ингээ сүүлийн үед ингээд ардсан намын сөрөг хүчин болсон энэ цогцгорол Тесагийн үүсгэн байгуулагч бас нэг тэр бомтон штэ. Энэ нөхөр одоо яг үнэн гэлгээд ардсан нам гэдгийг эмиг цаанаас нь захиагийн элбэг дөрж гээд итгээд Монгол улсаас оруулсан энэ итгээд өдөртж гинэ гэдгийг би одоо албан ёсоор хэлж байгаа штэ. Өнөөдөр яагаад энэ хүн Монголын ард түмний дургу заяа Монгол улсаас хулгай хийчихсэн энэ оюутлогын гэрээ гэдгийг үзгэлдээд одоо болтол Монгол улс өдөрт 10 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж байгаа ийм асар муу гэрээ үзгэлцэн хулгайчтай өнөөдөр ингээд 6 селбидэд ингээд байнга фэйсбүүкээр гараад ах юм. Альсан нам хулгайчнараас өнөөдөр салж чадахгүй бол өнөөдөр сөрөг хүчин гэж байхгүй заяа. Та нар 2027 онд лавл Монголын ард түмэн альсан намыг дэмжихгүй шүү. Өнөөдөр та захиагийн элбэг дөрж Сангжийн баяр цогт сайхан бэлэг алдарт энэ хулгайч нараас та нар салж чадахгүй бол хизээч та нар улс төрийн ялалтанд та нар хизээч битгий бүх горд. Үнэхээр нэрэ монголчуудаа нэрэ юм хийсэн болгоныг ад болгож юм хийсэн болгоныг муухан бодоод хар пиар хар маасыг өдөр энэ 2026-д миний хувьд дасан зогсооно гэж бодож байгаа. Үнэн бодит мэдээллийг оруулдаг баймар байгаа хөө үнэн бодит юм тийм үү? Худал хуурмаг хин нэгэн ажил хийгээ жоохон нүдэн дараад гал баригдах хэмжээний юм хийгээд ирэнгүүл тэр хүнийг асар муу хүн болгож оруулж ирээд өнөөдөр ингээд троллуудаараа нүдүүлчихдэг.
цаана хараад энийг сууж байгаа тийм Монголын ард түмэнчтэй ийм тархины тураалтай нөхдөлтэй яг сайхан миний хэлсэн үг нь гоё ороод гоё ад үзэж байгаа байц. Энэ дээр нь жоохон яваад ирвэл тэгээд энэ нийслэлээ энэ олигархуудын хулгайч нарын энэ бүлэг дамжсан энэ хулгайч нарын хин нэгэнд нийслэлээ өгчихсэн. Нийслэлийн асарыг төслөөс нь одоо энэ Улаанбаатар хот чинь Монгол орчин гоё болох гээд байна. Одоо гой гүүр янзын байх гээд энийг л зогсоогоод энэс нь жоохон имидчихсэн зусалчихсэн гэсэн тийм хонцын сэтгэлтэй улсууд л өнөөдөр Нямбатар гэдэг үнийг харлуулж байгааг шаарж байгаа. Та нар маань яг үнэн гэлээрээ. Зүгээр би та нар маань юу гэж хэлсэн би энэ ирдүүцэд ургуцаад шаардлага байхгүй. Зүгээр яг энэ жил утаа үнэхээр харьцангуй 35-40% багассан. Энэ бол ажлын үр дүн байна. Тийм үү? Маш их нөхөн гарч маш их замуудын нээлтийг тавьсан байна. Энэ бас хоёрдугаар ажил нь үнэхээр үнэн штэ. Хизээ хаан байдлаа бид нар хороолоос байнга нэгдүгээр хорооллын арын зам төв замаар явж гад 5 шар хурцад баруун эргээд сонгон харилцуулж явдаг байсан штэ тэр чиглэл рүү. Одоо бид нар яасан байх нэг хорооллын эцлэрээс шууд чигээрээ яваад ямар ч гэрэлтэн дохой байхгүйгээр өргөн хоёр салтаа замаар өнөөдөр бид нар сонгон харихын дүүрэг цаашлаад ингээд бүхэл гэр орондоогоо хурдан дөргөө явж байгаа штэ. Юу гэнэ? Авхан байхгүй гэнэ? Рос гэнэ? Юу авхан байхгүй гэдэг юм дэ мэдгүй. Бид нар ингээд үеийн үед би Улаанбаатарт 20 гаруй жил амьдарч байгаа. Бид нар Нисхийн харамг явход ерөнхийдөө бол Игтамны гүрээр гараад одоо шин зам тавигдсан бай тэнэгөр явж гаад явдаг байсан замыг одоо шууд саабаргаар баруун гар тийш эргээд жоохон дээш өгсөж яваад шууд чигээрээ яваад Янамгийн эцрүү орж байгаа шин замтаа болсон шүү дээ. Энэ болгон бүтээн байгуулалтыг хийгээд байгаа залуу тийм үү Шгэгийн Нямбатар гэдэг үнийг харлуулаад доромжлоод хуцаад байгаа улсууд чинь ерөөсөө зүгээр энэ олигархуудын тороолоод байгаа байхгүй юу? Монголчуудын харан маасаар нөмөрчтэй юм уу? Монголын ард түмнийг ерөөсөө итгэл үнэмшлэггүй болгож заяа. Хийсэн болгоныг муу хүн болгодог заяа. Энэ хар жишг хармаас гэдэг юмыг би энэ 2026-нд би дарсан зогсоомж бодож байгаа. Зөв үү та нар юу гэж бодож байна? Би бол дарсан зогсоон. Би Монгол улсад захин мөрөдөд долоомын эсрэг хуулийг батлуулахын төлөө 300 гаруй хоног буюу бүтэн жин шахуу өдөр болгон лайв тэмцэж энэ хуулийг батлуулж чадсан. Одоо энэ хармаас гэдэг юмасаа бид нар салж чадахгүй аваас ерөөсөө энэ Монгол улсад юм хийхэн олдохгүй байхгүй юу? Юм хийхэн олдохгүй. Хийж бүтээсэн болгон хүнийг муу болгож харлуулж гутаан доромжилдог. Тэгээ одоо энэ Америкийн барууны либерал үзэлтэй улсуудыг ярьж байгаа хүнээс нь авах юм байхгүй. Тэр ануудын игтэргээд нөхрийг овоо гайгүй юм яриад за би тэрийг югасаач ирнэ овоо гайгүй сайн сайхан юмад ард түмэнд дэмтэй тустай юм ярьжсэн би бол мэдэхгүй юм байна. Тэр хүн тэгж байгаа нэг Монгол улсын иргэн $10 өнөөдөр миний дасанд хийгээд өгөөч сар болгон тийм үү. Би 1 тэрбум доллартай болдё. Би 1 тэрбум доллараар би Америкийн хамаарал бүхий барууны нам байгуулна гэж яриад байгаа. Тэгснэ 22 дугаар зуунд гиснэ юу гэсэн бэ? Монголчууд бүгдээрээ насанда $20 сая доллартай болохын төлөө нам байгуулна гэнэ юм та. Жинхэнэ солиотой хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг юм ярьж байгаа. Тэгснэ би Монгол улсын их орондоо хайргүй гэж байгаа тэр хүн яах гэж байгаа. Би голоос нь зөвхөн $50 сая доллартай болох гэсэн гэдэг байгаа. Ийм маш их хүмүүсийн үгийг өнөөдөр хэдэн зуугаараа сонсож байгаа. Тэр малын хаягн баг 100 хэдэн мянган хол дагаа явчихсан. Ийм улсууд чинь нийгэмд хамгийн хор хөнөөлтөө байхгүй хор хөнөөлтөө ойлгож байна. Нийгэмд асар их хор хөнөөлтөө улсууд чинь наад улсууд чинь. Одоо ингэж юу ч $10 Монголын ард түмэн бид нар нэг Монгол улсын иргэн $10 тэр эвтэр гэдэг хүний даасанд сар болгон хоримтлал явуулах юм бол тэрбум доллартай болохын гинэ. Хүнийхээ маасаар тэгснэ 1 тэрбум доллар нам байгуулахыг гэж зөвхөн нам байгуулад энэ Монгол улсыг аврахыг гинэ. Тэгээ би өөрөө би улс их орондоо хайргүй гэж байгаа. Би Монгол улсын оронд та нар өөрсдөө аяр ороод үзээрэй. Өөрийнхөө тэр амаар хэлсэн. Хайргүй. Би зөвхөн голоос нь $50 сая олох гэсэн гэж яриад байгаа. Хэцтэй мөнгөний шунал муухай бузар балаа заваа навшныг харахаар үнэхээр дургу хүрээд ах юм нэрээ. Ямсрын юураг нь сүртээр байх ч нэр гэ. За миний сүртээ сүргүү байна уу? Хин доогт хамаарал байхгүй. За надыг муулаж, надыг янз бүрээр хилээд яах вэ? За үний имижид хэлж байгаа. Өнөөдөр нийс Улаанбаатар цагт Нямбатар гэдэг залуу бол асар их ажил хийж, асар их зөв явж байгаа.
Зөв явж байгаа, зөв юм хийж байгаа улсуудыг өнөөдөр Монголын ард түмэн бид нар өнөөдөр хайлж өмгөөлж хамгаалах ёстой. Үний юм нь тэр. Тэгж байж хотоо бүр сайхан болох хэрэгтэй. Тэгэхгүй аваас өнөөдөр зүгээр хий хоосон маск бид нар ялгадаад хий хоосон маскыг өнөөдөр хөхүүлэн дэмжээд янз бүр болоод ингэж байгаад байдаг. Эцсийн шин охирхи нийслэл бид нар хохирч маш олон мега төсөл маш олон том төлөвсөн ажлууд нь нураа дараагийн улсууд нь хийн гэж л байхгүй. Хизээч байхгүй. За манайха нэг ширлээд өгч яхан төсөө ган төмрөх нь яг удахгүй нэг 100-200 мянган дагчтай болчихноо. Удахгүй олон дагчтай болохоор хүссэн хүсээгөө маш олон иргэдтэй үнний төлөө дуу хоолой болж байна. Би эсвэл энэ 2027 онд хармас гэдэг имийг би зайлуулна. Энэ улс төрийн сонгуул, Монгол бүх юмд хар гай болдог хармас гэдэг имийг зайлуулах нь хамгийн чухал. Немка чинь бидний татврын мөнгөөр хятадаас нүүрс худалдаж авчираад утааг багассан тийм сайн юм бол нүүрсээ өөрсдөө эндээ хийхгүй яасан хожоод өгөөд худалдаж авна гэдэг зөв юм уу гинэ. Үгүй би хэлээд за ням сүрэ би зүгээр чам тайлбарлаж хэлье. Энэ Эрдэнэ очиргын тайлбарлаж хэлье. Би өнөөдөр тэр худалдан авж байгаа асуудалт нь хамгийн гол нь үний имийг ярьж байгаа нь өмнө тэгвэл яагаад нийслэл намайг цагт Нямбатар гэдэг хүнээс өмнө байхад энэ Эрдэнэс 5-7 гэдэг компани тийм үү өөрснөө Монгол улс өөрснөө үүдээ өөрснөө ийм сайн төш хийгээд явах технологи нь байгаа болж хийгээгүй улсууд байхгүй юу ойлгож байна уу? Хийж чадаагүй. Өнөөдөр бүгдэнд хятад улсаас импорт орсон энэ шахмат төш надад асар миний хувьд бол утаа бага болж байна. Агаарын бохирдол бага болж сайн туш. Яг одоо энэ технологи ашиглаад монголчууд өөрснөө энэ технологи оруулж ирэх хийх хэрэгтэй байхгүй юу хамгийн гол нь. Тэрийг би буруу гээгүй хийх хэрэгтэй. Хийж үйлдвэрлэж чад өнөөдөр энэ шахмал түшээ яг энтэй адилхан технологиор хийж чад бүр юу ч гоо утаагаа болгоод өчтөө бүр амарч байдаг бид нар. Тийм эцтэй. Би бол ер нь яг энэ тэрэг зүгээр энэ санд асуулгад явж байгаа байхгүй юу? Нямбатар гэдэг хүн хэр ажил хийсэн бэ? Хэр үр дүнтэй яваан бэ? Хэрийг ажил хийсэн? Үний юм уу? Худлаа юм уу? Би эсвэл худлыг хөөргөөд үннийг худал болох гээд ингэж яваад байгаа юм огтосоо биш ээ. Үгүй яг үнэгэд хэлж байгаа шүү. Өнөөдөр Нямбатар гэдэг хүн л уухайлан дайрч, агтан дайрч байгаа улсууд чинь бол ерөөсөөш олны махар масыг аваад явж байгаа улсууд чинь хэмбээгүүд өнөөхөл элбэг дөржин сууг болсон нөгөө оюун гэрлгээд нэг эмхтэй игч би авгаа гэхгүй хүнийг өс тэр игч одоо маш их шүмжилдэг шээ Нямбатарыг зайлаад огцрол энэ хүн элбэг дөржин зүгээр суг элбэг дөрж гэдэг хүний нарийн бичиг байсан юу байсан гэд хүн талаахгүй шудраг хэлдэг штэ. Ийм улсууд өдөр нийслэл Улаанбаатарын гоё сайхан болоод хот янзын гоё болох гээд ирэхээр яг зогсоох гээд байгаагаар хогийн хулгайчид бол би зохилтыг өгнө. Үнэн бодит юм чинь зохилтыг өгөх ёстой байхгүй үнэн бодит юмыг. Худал хуурмгийг бол би хизээч хөгүүлэн дэмжихгүй. Өнөөдөр үнэхээр Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн сайд хүн өнөөдөр та өнөөдөр 3 хүнтэй байлдаад иж болохгүй гэж бодож байгаа. Хууль зүйн дотоод хэргийн сайд хүн өнөөдөр хэрэг мөрдөн байцагч ажлыг хийгээд байгааг би харж байгаа. Дотроо. Одоо намайг ингэж хэлдэгээ барьж ирээд идчихгээ хамаагүй. Үний юм чинь би удаа дараа хэлээд байгаа байхгүй юу? Өнөөдөр хууль зүйн дотоод хэргийн сайд хүн өнөөдөр та ажлаа хийхдээ та дабл стандарт хийж болохгүй байхгүй юу? Яг үнэн бодит юм бодитоор явах ёстой. Үнэн бодит мэдээлэл яг нэгтлж яг сошиал зарлах ёстой. Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ гэдэг хүн бол одоо Монголын ард түмэнд жирийн иргэд бидэнд бол ерөнхий сайд хിവэрээ явж байгаа. Үнэн. Тэр хүнийг одоо яг засгийн газар огсоос 5 хоногийн өмнө яруу санд руу улсын их хурлын баг хууль улсын их хурлын сайдаар нар гişэд мэдээгүй байхад өөрөө дор мэдэнд алах зохиод Монгол улсын хил орчмын газруудыг өнөөдөр хувийн эвслэгэнд өгцөн гэж ингэж яриад байгаа. Энд дээр чинь учрал хэрэглэх газрын дарга байсан өнгөрсөн засгийн газар үед. Хэрэглэх газрын даргаас одоо Монгол Ардын намын дарга, их хурлын дарга хүн. Гадаад хэргийн сайд Баццэг тухайн үед бас тэр гадаад хэргийн сайд л байсан бас.
Үеийн засгийн газар сайдын синтитэй, даргын синтитэй буянтай улсуудыг би ярьж байна. Энэ улсууд бүгдээрээ танилцаад, бүгдээрээ гарын усуулаад, бүгдээрээ дэмжсэн л байстэй эн чинь. Тэр бүгдээ нэгтэлж гарч ирээд одоо болохгүй тэр гадаад хэргийн сайд баццдаг. Одоо Монгол Ардын намын дарга улсыг бол Нямослын уучрал эдгээр улсуудаа бас давхар бүгдийг шалгалтаа. Үнэхээр хууль эрхтэн шүүжлээд хууль мундаг яваад хууль гоё байх юм бол харъя та нарыг. Бүгдийг сайхан аа бэгүй шалгаад арга хэмжээ авдаг, цөмийн арга хэмжээ авал та. Тэр бомбын сэргэлтийн дарга гэдэг залуу хэн блэ? Нэр нь тэр залуу гарч ид баримтын дэлгээ тавьсан штэ. Ингэж олсторжуулаад байх шаардлагагүй шүү. Ийм улсууд төрийн өндөр албан тушаалдан багт хүм засгийн газарт байхдаа сайд дарга нартай бүгдээрээ танилцаад бүгдээрээ гарын усыг зорсон байдаг юм аа. Одоо учрал Монгол Ардын намын дарга улсын хурлын дарга өрөөлөг тавиад байгаа цагаан сараар золголтын үеэр одоо аж ахуйн нэгжүүдийг 1.1 кг хэдэн зуун сая кг одоо ард ирээдүйгээ татварыг хөнгөлж өгч яриад байгаа. Энэ цаана МСС-ийн заяа МСС-ийн заяа ухаан удаг МСС-ийн том аж ахуйн нэгжүүд энэ баялагын хулгайч нарын татварыг хөнгөлж өгнө гэдгийг битүүхэндээ хэлчих шиг болдог харж байгаа миний хувьд хардж байгаа. Үний юм чин тэр штэ. Нэг их сайхан мундаг ажил хийгээд Монгол улсыг сайхан болдоо нэг хүнд оногдох бүтээгдэхүүн юун ч гэлээд $7,000 төрлөө мөрлөөгээд үлээцгээд байгаа усууд хэлчихээ. Ерөөсөө Монголын ард түмэн нэг хүнд оногдох ямар юу нэлээ $7,000 болсон юм огт байхгүй заяо. $7,000 чи асар их мөнгө штэ ой. Маангуудаа та нарт жижиг мөнгө та нарын амнаас хоёр гардаг баг. $7,000 ч одоо 7321 7642 гээд 25 6 сая төгрөг болтоо нэг хүнд оногдох юм тийм болоогүй байгаа штэ. Тэгээ Монгол улсын долларын хөрөнгөлөө Монгол улсын долларын хөндлөлт $6 тэрбум дээшээ өслөө. Сайхан боллоо. Түүхэндээ гоё боллоо гэдэг наачдаг мөртлөө ямар ч тийм хувьцаа ногдлаа шиг ард түмэнд чиглэсэн юмуд нь түйч байхгүй. Энд чинь тэгээ шудраг гэсэн юм уу? Та нар битгий баялагын сангийн хуулиар битгий оролдоорой. Та нар заяа. Удахгүй баялагын санд өөрчлөлт ороод ирэвдээ та нар улсыг урдаар тэгхийн бол Монголын ард түмэн нэр 8 настай бачраас 80 настай эмээ өөрт бид нар баялагын хамгаалт тэмцсэн штэ та нартай. Энийг тооцоолж үзсэн үү та нар? Өнөөдөр ганцхан үний юм хэлий заяа. Өнөөдөр монголчууд бид нар бүгдээ элгэрийг хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан сайн сайхан амьдрамаар байж та уулна тийм биз дээ. Тийм биз дээ. Намаа би бол цагаан сараа шинэ нэгэн хоёрын басна лайв хийж ууртаа хэдүү хэлсэн байж магадгүй. Гэтэ би хэлэн цагуурж хэлнэ штэ. Би Монгол улсад үндсэн хууль заалтаа хуулиар бариад хуультай үг үзэл бодол эрхэн эдэлжил байгаа Монгол улсын иргэн штэ. Өнөөдөр агсан нам гэдэг усад гэрээгээ гинөө юм тарааж ийн гээд сошиал дөрвөл явах юм. Энэ монголчуудын амьдралд өнгөж харахгүй. Ард түмний амьдрал руу өнгөж харахгүй үжиж ард ирээд оногд ногдлаа шиг машиг төв болчихсон. Энэ ойдлогон гэрээ мэрийг шүүмжлэхгүйгээр дубайн гэрээг та нар шүүмжлэхгүйгээр өнөөдөр та нарын бидэнд хад үзлээд байгаа Монголын ард түмэнд хад үзлээд байгаа нөгөө оюун эрдэнэ ерөнхий сайд гэдэг хүн чинь дубайн гэрээг туслаад Монгол улсад 2.3 тэрбум долларын өрийг тэгэлжсэн асар мундаг юм хийсэн байгаад бид хийсэн болгоныг олж харах ёстой байхгүй өнөөдөр. Энийг ард түмэн мэдэх ёстой. Энийг ард түмэнд мэдрэгдэхийн төлөө нөгөө олон мундаг олон 100 мянган дагагчтай олон фэйсбүүкийн олон оддууд нь ерөөсөө ийм ярьдаггүй. Тийм учраас би өөрийнхөө хаягийг удахгүй хөгжүүлнэ. Би нэг устдаа бүүс худалдаж авч үзээгүй. Миний хаяг яг өөрийнхөө 44 мянган дагагчтай байгаа. Удахгүй 440 мянга олно хүссэн үлдээгөө. Тэгээд яагаад би ингэж яриад байгаа шалтгаан нь юу гэвэл хармаас гэдэг имийг бид нар энэ сошиалд авчиж хаяхгүй бол энэ хармаас байх юм бол үеийн үед улс төрийн сонгуул, ерөнхийлөгчийн сонгуул бүх юмд ард иргэдийн дархийг угаадаг хар технологич нь улам их хөгжөөд байна гэдгийг би эсрэг содогоо байсуртай байгаа. Өнөөдөр ингэ та нар маань бодоод үзэлтэй.
бид өнөөдөр бүгдээрээ сайхан амьдрмаар шүү дээ, тийм биз дээ. 3 сая хэдэн зуун мянган иргэнтэй, асар өргөн уудам газар нутагтай. Өнөөдөр асар баян улс орон байж бид нар асар их өрийн драмттай хүн болгон өнөөдөр аппликейшн, зээлийн аппликейшн, утасны өр, машины өр, орон сууцны өр гэд өрнөөс өөр юм байхгүй боллоо. Ард түмэн чинь ийм амьдарч штэ. Замтай шатар ерөнхий сайда. Та нэг амар мундаг сүрчин дарчин мэдгэлтөөгөө ард иргэдээ баяртай мэдээ дуулгана гэж та бям цогтоор эхэлж та шүгүүлүүлээд бям цог сайданд их яриад за би дотроо болж ирсэн би энэ баялагын сан гэдэг имийг нэхэд Монголын ард түмэн бүгдээрээ баялагаас тэгш хүртэх ёстой гэдэг зарчмыг баримтлаад би тэмцэж сошиалар үзэл бодол илэрхийлсэн. Ямар ч хүний тэмцэл үр дүнгээ өгд юм байна да. Тухайн үе цөөхөн хүн үзээд олон хүнд хангалттай хүрч чадахгүй байгаа шалтгаан нь энэ Трамп хар арим гэдэгт би ядагдж байгаа би мэдж байгаа. Тэгсэн чи яасан байх нь гэсэн чинь өөрийн амаар баярсан талархснаа илэрхийлж ийм хийж гэнэ гэж хэлэхгүйгээр ерөнхий сайд маань доод талынхаа албан тушаал буюу засгийн газрын сайд бям цогтоор эрдэсрэлгийн сайд гэж явдаг юм уу тэр хүн чинь. Тэр хүн чинь гарч хэрэгтэй юу гэсэн гэж өнөөдөр монголчууд би түүхэндээ 17, 8, 19, 20 жил өнөөдөр баялагаасаа хүрч чадаагүй одоо баялагаа хүрдэж эхэллээ гэд гой сайхан хэллээ. За окей. Сайн байна. Янз бүрийн гой баялагаа хүрдэг юм байна. За хизээ ухаа удаа төрдөө авах чинь хизээ цагаан суурга авч хизээ 51 авч ингээд би чинь дотроо асар их юмыг бодно өстэй. Тэгж байтал яасан байх нь гэсэн чинь одоо бэлэн мөнгө тараалт гэж байхгүй. Тийм үү? Инфляц өснө гэж нэгдүгээрт. Хоёрдугаар яасан байх нь гэсэн одоо баялагын сангийн хуулийн хэрэгжлээс өнөөдөр Монгол улсын иргэн болгоны өнөөдөр Монголоор та нар ороод үзээрэй. Баялагын сангийн хоримтлага 175 мянганы ски шот одг байхгүй юу? Зураг. Тэрийг бид нар авч хэрэгж чадахгүй, хэрэглэж чадахгүй, юунд хэрэглэж чадахгүй. Ядаж өвчтөө зовлонтой эмдэг тамдгаар яваад эмдгээс эм тэрэ авах ч шууд нөгөө 175 мянгаас ороод эмээ авчдаг жишээний тогтолцоотой байвал сайн байна штэ. Тэгсэн чинь тэр нэг 175 мянган төгрөгийг 2030 онд 10 сая төгрөг болохын тулд маа засгийн газар ажиллаж байна гэж. Энэ баяртай мэдээ нэм гинэ. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь яасан байх нь гэсэн чинь одоо ноогд ашиг гэж 2028, 2030 онд ноогд ашиг байхгүй гэж байгаа. Ийм муухай заван үг хэлээд эдгээр өөрснөө энэ засгийн газрынхаа нүхийг ухсан гэж бодож байгаа. Миний хувьд бол нүхийг ухсан. Ингэж 2028, 2030 онд монголчууд ноогд ашиг хүрднэ. Баялагын сангийн хувьд хэрэгжиж байна. Бид ажиллаж байна гэж яриад байгаа юм хэн итгэх юм бэ? Бид итгэхгүй шүү дээ. Үнэхээр яг ингээд нүдэнд гаргадгаар гарт баригт нүдэнд тардаж гарт баригдгаар хэмжээний ажил хийчихэд өнөөдөр ингээд энэ цагаан сарын юм ноогд ашиг хуваарлж өгөөд одоо тэр олигарх миний тэмцээд байгаа энэ 3 сте компани буюу энэ од жаргалаас өнөөдөр баялагын сангийнхаа хувьд 51% авчаад одоо танахыг хилцүүлэг явуулнаа. Хууль ёсны авсан бол 51%, хууль бусаар авсан бол 100% төрдөө авна. Энэ ухаан удаг гэдэг ордыг Монголын засгийн газар өнөхөр төрдөө авч чадах юм бол 144 жил хүүхдийн мөнгийг тавих хэмжээний баялаг байна гэж байгаа. Асар их баялаг дээр энэ ожроод эзэн суудсан дээр нь цаана хэн байх нөгөө хятадын нөгөө Хонконгийн хөгшин хятад тархин дээр нь сууж байгаа шүү дээ. Яг тархин дээр нь хамаг хар олдсон нүрс юм маань экспортлоод ингээд дуусч байгаа. Оюутлоо гэдэг асар их алтны нөөцтэй, асар их зэцийн нөөцтэй, Эрдэнэс 5 дахин илүү алтны зэцийн нөөцтэй ийм том ордер өнөөдөр Риотонто гэдэг Английн хатааны компани эзэн суучаад лаглаатлаа суучаад Монголын ард түмнийг өдөр болгон 10 тэрбум төгрөгийн алдагдлалд оруулаад энэ зээлийн өрийг Монголын засгийн газар төлж байгаа. Хиний мөнгөд өж хуруу хумсаа хуглан байж өдөр шинэгүй өдөрмөлж цаг наргүй ажиллаж байгаа энэ төрийн албаагч буюу цаг наргүй ажил хийж бүтээж байгаа энэ баялаг бүтээгчнэр буюу хувийн аж ахуйн нэгжүүдийн хуруу хумсаа хуглан байж төлж татварын мөнгийг ерөөсө өдөрт 10 тэрбум төгрөгийн алдагдлалтай ийм зээлийн гэрээ үзгэлсэн энэ этгээд өнөөдөр шоронд авах хэрэгтэй байхгүй юу? Энэ санхүүгийн баяр зүгт шудрах хууль шүүхтэй улс оронд шоронд байх хэрэгтэй. Өнөөдөр Солонгос улс яаж вэ? Өөрийнх нь ерөнхийлөгчтэй өнөөдөр Монголын ард түмэндээ хүндэлтгүй хандаж тийм үү? Зэвсэг хөдөлгөж янз бүр болсон гэдэг хэрэг тохоод хэрэг хийсэн бүхэнд нь таруулаад ялын гэж бүх насаар нь хорих ял оноож байгаа штэ.
Тэгэд манайх яаж ийн? Амьдагчдын толгойг илээл өнөөдрөөс прокурор байсан нөхдүүд эдгээр батгаад прокурор байсан нөхдүүдийн маш олон нөхдүүдийн хэргийг өнөөдөр цагаан сарын өмнө Монгол улсын шүүх ялсан та нар харж байгаа үстэй. 0.4 сарын ял, 0.7 сарын ял гэж ямар ял гэдгийг зүгээр зөрчлийн хуулиар торгоод байгаатай л адилхан юм хийж гаргадна лээ. Өнөөдөр ерэн зүгээр яг шудраг хэлгээд энэ альдсан намаас бол ганц авах юм одоо Жинко Батлаг гэдэг хүн байна да. Тэр хэлж байгаа уг нь ч гэсэн одоо бидний баялагийг гадна дотныхан инээ тэрээгээд ерөө гадна дотныхын нийт баялагаа ховчлох юм бол Монголын ард түмнийг гарч ахсан шүү гэд. Эн чин сэтгэлд хоногсон гоё ард түмнээ гэсэн сэтгэлтэй байгалийн баялагын ард түмдээ тэгш хүртээ гэсэн үсэл бодол тэр хүнд байна да. Одоо тэгэн гутлаа тэр хүний чинь муудаад нөгөө элбэг дэржиг магтан дуулд нөгөө цагаан уус Үүл Баатар мачин гарч ирээд Жинко хар гайчин альсан намд гайваж Жинког зайлуулъя гээл ингээд бахраад ах юм. Жинко Батлаг гэдэг хүнийг өнөөдөр Жокко Монкого доромслон би бол эсрэг байр суурьтай байдаг үнэн гэлгээд. Жинко Батлаг гэдэг эргэлж байхдаа Монголын ард түмэнд асар том бэлэг барьсан. Энэ нь юу вэ гэвэл Монголын бүх тэтгэврийн хөгжлүүдийн тэтгэврийг нэг удаа тэгэлж өгсөн. Ерөнхийдөө байх та. Тэр үеийн засгийн газрын хийсэн маш том ажил байсан. Бид үеийн үед одоо Монгол улсын иргэн жухнагийн хөрсгөөс баяртай гоё мэдээ сонсохыг хүсч мөрөөддөг бид нар. За одоо энэ 25 он 26 оны шинэ жил болоос эргэлж маань нэг гоё үг хэлэх бахтаа гэд бид бүгдээр хардаг штэ. Энэ монголчууд бид нар өрийн Трамптанд ордог асуудал чинь монголчуудыг ядуу хоосон өнөөдөр өсөглөн байлгаж байвал энэ эрх хөрөгчлөр буюу энэ муусан төрийн өндөр албан тушаалд ашигтай байгаад байгаа байхгүй юу? Үнэхээр ашигтай байгаа учраас Монголын ард бид нар ядуу байна гэсэн. Тэгэхээр ер нь одоо энэ 2026 онд гал мор жилдээ Монголын ард бид нар бүгдээр галын дөл өөдөө гэж гал шиг байя бүгдээрээ тэхөө дөрүлцдэг бай, алдаг бай, бадардаг бай бид нар. Бид ингээд чимээгүй байгаад бид ингээд дуугүй байгаад дархиа угаадад хармаас гэдэг юм идэгдээд тийм үү? Одоо ингээд Ямбатар гэдэг үнийг муудаад байгаа учраас та нар хараарай заяа. Ихэнх нь харж байхад дандаа тийм Европ царайтай, Орос юм уу царайтай монголоор ярьдаг тийм үү? Ийм этгээдүүд л одоо ингээд ерөөсөө энэ хууль төсний байгууллагыг төрхраад энэ төрийн өндөр албан тушаалын хууль зүйн сайдын ерөнхий сайдын тасаг барьж байгаа энэ нөхдүүдийг төрхрээс суудагд ажил хийж байгаа шүү дээ. Өөр юу хийж байгаа? Нэр галмар жилдээ нэр гал шиг байна шүү. Залуусаа иргэдээ бүгдээрээ гоё байцгаая тэхүү. Янз бүрийн болоод бүгдээрээ гараад явцдаг, янз бүрийн буруу шийдрэг бүгдээрээ нухчин дарж чаддаг, зөв зүйлийг бид шаардаж чаддаг. Өнөөдөр баялагын сангийн хуулийн хэрэгжил нь 2 жилийн дараа магадгүй 4 жилийн дараагаас Монголын ард түмэнд үйлчлэнэ гэдэг нь асар мундаг шийдвэр юм а гэдэг энийг магтан дуулаад бүхэлдээд байгаа тэр үнэн хотлоо намын дараа тэр Отгон Баатар гэдэг этгээдийн нөхдүүдийн яслууд мэдлээд байгааг би хараад ойгот сэнжиг үрж ирсэн үнэхээр. Отгон Баатар нөхдүүдийн амьдрал сайхан байгаад 2028 мод 2030 он юу ч бай. Тэр үед ерөөсөө нугархааргүй хэмжээний мундаг мөнгөтэй улгаачуд байлгүй дэ бодвол 2030 оны чи үдч чадахгүй хорвоог орох маш олон ахмадууд ч байгаа штэ. Зандаж тэр ерөнхий сайдаа. Эрдзэлийн сайд бям зогтоо бэлэн мөнгө тараалт байхгүй гэдэг үгээ аваарай заяа. Бям зогтоо би удаа дараа лайв болгон дээр хэлж байгаа шүү. Өнөөдөр бэлэн мөнгөж бид зүгээр яг өөрсдийнхөө Монгол улсын байгалийн баялаг газрын дорх хэвлийн Монголын ард түмний өмчөд үндсэн хуулинд заасан. Бид өөрсдийнхөө баялагаас ноог ашгаа хөдөж байгаа. Та жоохон соёлтойгоор яриарай заяа. Та одоо сайд байж болно. Та төрийн сэнтэй дарга байж болно та заяа. Та тийм хүндэтгэлгүйгээр юм бүдүүлгүйгээр яриа болоорой заяа. Яг энэ жил ямар ч мөнгө тараалт байхгүй 2028 30 ног ташиг байхгүй ингэж хэлжээ та нар үгсэн элдэнцгээрээ та нар энэ засгийн газар сайн ажиллаж байна, энэ засгийн газар мундаг ажиллаж байна гэд хуцаад байгаа. Энийг нь улс төрийн намын юм хэдэн нохон гөлгнүүд нь бүр дэмжиж хөхүүлэн дэмжиж магтан дуулаад уянгалаад байгаа. Та нар болж үз заяа. Та нар үнэнтэй нүр тулдаг байх болно удахгүй би хэлж штэ. Би хармаас гэдэг юмыг тагсан зогсоно.
Өнөөдөр миний биений пэйж 44 мянган дагагчтай удахгүй 450 мянган дагагчтай болон заяа магадгүй Монгол хүн амны бэлгээр өнөөдөр намайг үзэж 17 Монгол улсын иргэн маань цаашаад нэг иргэн маань 10 группт ширлэх юм бол 170 групп шилдэд явна. Үнэн бодит юм гэж баг багаар дэшээ өгсөж яадаг байхгүй юу? Тэ. Өгсөж ядгийг. Гэвч огцом хэдэн 100 мянга болоод дэшээ явах юм бол наач бүс хөдөлж аваад янз бүр болоод явж байгаа гэсэнтэй адилхан. Удахгүй би нэг дахиад давхар пэйжтэй болё гэж бодож байгаа. Тэнэгээрээ хамтдаа угаасаа хаанхын мэдрэл муутай биставэ гараад ирвэл чама блоклно. Одоо блокл сурцсан байгаа. Зайл. Угаасаа энэ ингээд хараа ерөөсөө ингээд Монгол улсын баялагын сангийн хууль муу баялгаа нэхэл ингээд ирэхэл маш олон хүмүүсийн эрдүүлсэн дургуун хүрдэг юм шиг байгаа. Бүр өрүүлж босч ирээл дайраал байна. Тэгэл миний нэг мөн өдний шилтэл хэрэлдээл надтай хэрэлдээл намайг асар муу энэ бол юу гэвэл цаана нөгөө одоо миний яриад байгаа одоо миний энэ 2026 онд энэ гал мор жилдээ гал шиг дүрлжлэг байжгаад би тэмцэлэг байжгаад хар мас гэдэг ямиг далсан зогсоон гээд хар мас واخгүй юу ойлгож байна уу? Энэ нэрээс Б Батбаатар хин ч гэдгийг мэдэхгүй. Их сайхан өмдөө машины зурагтай фэйсбүүктэй нөхөр таваар шин. Ер нь үнэн шүү. Монголчууд бид нар энэ хармаас гэдэг юмасаа салдаг байж өнөөдөр зөв зүйлийн төлөө дуурсан зөв юм хийсэн. Том толгойтой болгон лайв хийдэг болжээ гэн. Миний лайв ийн үү, яан уу, энэ өдөр мөнө бацранд ямар ч хамаа байхгүй заяа. Гөлдөг минь. Одоо өөр юу гэдгийг. Гөлдөнөдөө бол гөлжил ашигтай угаасаа эцтэй. Ерөн зүгээр үний имийг хэд ерөн тэгээд хүн ягаад Монгол улсын иргэн ягаад үг үзэл бодлоо илэрхийлж болдгүй юм. Ягаад энэ засгийн газрыг гаргасан байгаа энэ буруу шийдвэрийг шүүмжилж болдгүй юм. Бид ингээд чимээгөө суугаад гөлийгөө хараа сууж явах юм уу? Чадахгүй тэгж би лав да. Манайхан 13 хүн ширсэн байх шүү манайхаа. Ингээ бүгдээрээ нэг ширлээд өгөрөөд гэж би танаас гомор байна. Ядчаас миний энэ аяг ширж болохгүй айгүй хэцүү нэрээ. Би ч бас ингээд нэг ширлэхэл байгаа юм л да уулна. Одоо ингээд манайхаа удаан бичих гараад байна. Айгүй уучлах шүү дээ. Ийм болгоо ицсэн миний аягийг хараад та нар минь хардаа ханд үсэ. Болох. Ийм болгоо ицдэг. Айгүй заа өөдгөө. Ягаад үзэл бодлоо илэрхийлсэн хүний дуу хоолой хойрч ингэж завардаг нэ навчнууд нэрээ. Ингээ болохгүй ерөөсөө. Одоо ингээд уулна би нэг ширлэл байгаа юм л да уулна. Ширлж байгаа нэг хүнд 10 хүнд 20 хүнд 100 хүнд 500 мянган хүнд цаашлаад 200 мянган хүнд хүрж ивэл одоо ингээд ийм юм гарч ирнэ. Ямар сони ширлэхээр шир нь гарч ирэхгүй дарж ирэхгүй байгаа тхий. Тэгээд ширлээ болчихно. Нет тэмдэг. Явдгаа.
сөрөг хүчин болсон нэг альсан намын дарга маань ирээс ингээд хараа. Зүгээр л энэ нэг сангийн баяр хөтөлбөрийн хулгайчтай өдөр шингөө сэлбэдэл өдөр шингөө одоо ингээд энэ альсан гэрээгээ яриад ингээд байгаа. Энэ баяр хөтөлбөрийн шээсээс ч та энэ навшуудыг шоронд байж байгаа стол гүрэлтэй оолно. Манай хөөшөөгийн байгууллага ямар бэлгэнүүдээр харахаараа энэ хүний гин буруугүйгээд улсын дээд шүүхээс нь алах цохол прокурорлын явуулаа энэ хэрэг хэрэгсэхгүй болсон энэ хулгайч. Оюутлогын гэрээ гэдэг юм асарыг хөрөнгөтэй болсон, асарыг баян болсон Монголын ард түмний боломжийг хулгайлсан Монгол улсын иргэдийг ядуу байлгахад асарыг нөлөөсөн хүн чинь Санжийн Баярцад энэ Санжийн Баяр мэтийн хулгайч бат штэ. Энэ Санжийн Баяр гэдээ итгээд оюутлогын гэрээ үнэхээр асар муу гэрээ байх юм бол би хардлагаараа хариуцнаа гэд хуцчихсэн үг нь одоо бодож шүлсэнд хатаагүй байгаа штэ. Энэ навшийн буурлахаар яах вэ? Хэд мэдээллийн байгууллага асууж байгаа. Та шүүгээс 5 тэрбум төгрөгөөр таныг торгожээ гэсэн. Та торгол могоо төлсөн юм өгсөн. Төлдөггүй яах юм? Төлөхгүй би ингэж байж чадахгүй шүү дээ гэд. Тэр нь яаж 5 тэрбум төгрөг байх юм бэ? Хулгайч хийсэн хулгай хийсэн мөнгө байгаа шүү дээ. Оюутлогын гэрээ гэдэг юмас үзэгдэж Монголын ард түмний татвар төчийн мөнгийг бидний баялгаас хулгайлсан мөнгө шүү дээ. Английн хатан Ирээдүйнтэй компанийнханаас авилга авсан мөнгө шүү дээ. Ийм муухай юм хийсэн хүмүүсүүд өдөр Монгол улс баатар мэтэр энэ сошиалд үзэл бодоо илэрхийлээд юм бичээд байгаа ичээч та нар хөөе. Тубан гэрээ гэдгийг үзээд Монгол улсыг тон дэрэмдсэн хулгайч энэ сайхан билэг одоо Монгол улс ирэхгүй зутаар алгаас ирэхгүй. Энэ хүний хойноос явдаг хөл шүүхийн байгууллага байхгүй юу? Хуулзуу сайд их хоёроо та эдгээр улсуудын нэг хүрнэн өгүүлж нэг Монголын ард түмэнд гийгүүлж та. Нэрэ одоо бид нар жоохон гал мөр жилдээ жоохон галын төшиг өөтөө бай да бүгдээрээ хөө манайха ахан дүүсээ. Өстө дуулал дуунаг докторол хүчнийг гэдэг шиг бид нар хамтдаа мундаг байцгаая л да. Энэ хармаас гэдэг имийг би энэ 26 онд дарсан зогсоон. 27 оны сонгуулиас өмнө энэ хармаас гэдэг имийг би дарсан зогсоон. Үнэхээр энэ хармаас гэдэг яасан байх нь тийг үндэслэгүүгээр гутаан доромжлог гүтгэх харлуулах би бол үндэслэл юм ярьж байгаа. Үнэн бодит юм ярьж байгаа. Уран шатны шүүгээр ялагчин ялтангуудыг хэлж байгаа. Өнөөдөр эх орноосоо дайжаа цогтойгоо тадаг болсон элбүүдээр сайхан бэлэг нарыг энэ шудраг шүүх юм зогсоохыг шаардаж би маш олон удаа ирээл оруулж пост оруулсан байгаа. Та нар маань харж байгаа. Би бодит үний юм хэлж байгаа. Өнөөдөр Орос ахын дүүсийг муулаад байгаа энэ хулгайчууд чинь ерөөсөө жигхэн барууны либерал үзэлтэй нохон гүлгүүд байгаа байхгүй юу? Бид Орос ахын дүүсээ царайгаа бүр нүрэл царай нүрээ буруулах ямар ч боломжгүй асуудал байхгүй юу? Бидний төлөө халуун ам бүлээн тусаа энэ халах гол Дорн таймыг халах гол тийм үү? Сүмбэрт халах голын дайнд 39 онд асар олон Орос дайчин асар олон Орос залуус халуун ам бүлээн тусаа бидний эх орны төлөө бидний тусгаар тогтнолын төлөө тэнцээ үрд мөнхөрсөн байгаа гэдгийг бид мартаж болохгүй. Үнэн бичтэй ахын дүүсээ. За манайха нэг ширч манайха Орос ахын дүүсээс бол Монголын ард түмэн бид нар өнөөдөр нүүр царайгаа буруулах ямар ч боломжгүй. Мөнхийн ах дүүс байгаа бид нар. Цагаан сараар жуухийн хөшөг очиад нөгөө энэ барууны либерал эрдний хүү одоо нөө барийнхан аваачаал цагаан даваагаар толгойг нь болцсон л байгаа байхгүй юу очиад ийм муухай заваа балиа новшод байхгүй юу. Яа ч чадчихна. Орос ахын дүүсийг өнөөдөр дайн байлдаанд хүнд хэцүү цаг үед нь бид нөмөр нөөлөг болох ёстой болохоос бид өнөөдөр ингэж хитэн тасна муул цуух шаардлагагүй шүү дээ. Асар их муулж байгаа шүү дээ энэ улсууд чинь асар их муулаад асар их хар пиараад явж байгаа шүү дээ навшнууд.
Үний имийг хэлж байгаа. Үний имийг бол цаг үрж хэлсээр байх болно. Үнэхээр би хэлээд байгаа шүү дээ. Яагаад ингэж энэ заван хармаас гэдэг юм Монгол улс тахалчаад байгаа бол хин нэг хийсэн болгоныг хийгээгүй бодож зөв зүйл хийсэн болгоныг буруу зүйл хийсэн болох гэж тийм үү? Өнөөдөр асар буруу тактикаар өнөөдөр яваад байгаа байхгүй энэ улс орн чинь асар буруу тактикаар яваад байгаа юм. Хууль зүйн дотоод иргэн сайд нь гарч ирэхээр ерөөсөө нэг 3 хүний нэрийг онцлол тэр улсуудыг харлуулаад тэр улсууд руу дайр тавьшиж идэг тийм хууль зүйн сайдтай манайхан. Үний юм чинь тэр штэ. Энийхий сайд оюун эрдэнэ гэдэг хүн Монгол улсад баялагын сангийн хуулийг баталжээ. Үнийг бүгдээрээ мэдж байгаа. Одоо хууль нь ямар ч хэрэгжихгүй байгаа. Яагаад Монголын ард түмэн баялагтай болохыг эсэргүүцээд байгаа улсууд чинь өнөөхөд олигарх мөнөөх дэлбэгдээр сайхан мэдгийн согнууд буюу үе үеийн баялагын хулгайч нарын хийж байгаа үйлдэл штэ. Хоёрдугаар нь яагсан байх нөгөө Дубайн гэрээ гэдэг асар том дойрын гэрээг оюун эрдэнэ ерөнхий сайд баталсан газрын оюун дэсгийн газар ерөнхий сайд байхдаа энийг дасан зогсоогоод Монгол улсыг 2.3 тэрбум долларын өрийг тэгсэн штэ. Ийм их мундаг хийсэн улсуудыг өнөөдөр адгийн муу хүн болж ах トゥ угаар нь холбож өнөөдөр алуурчин дүүлэгчин хулгайч дойрчин тим ийм болгож ингэж явах ямар хэрэгтэй энэ бүгдийг хармаас гэдгээ. Монголчууд бидний ядуу болохоор ингэж сэтгэлгээний ядуу байлгаад байх юм бол энэ улсууд асар ашигтай байхгүй юу? Өнөөдөр альцсан намынхан гэргээ гэдэг юм тараагаад баялж ингээд найрлаад ингээд энэ баялгаас хулгай хийсэн хулгайч нарыг гарч байгаа байдаг штэ. Альцсан намд бол Монголын ард түмэн хийж итгэхгүй. Энэ хэлбэг дээр сайхан бэлэг болон энэ үе барьцсан гэдэг энэ хулгайч нараас альцсан нам салахгүй л та нар хизээш та нар Монголын ард түмний итгэл үнэмшлийг та нар авч чадахгүй. Энэ саяхан тэр оюутлогоон юу гэж явлаа штэ. Сонсол гээд энэ дэлбэг дээр чи дуудсан штэ. Оюутлогоон сонсол дууссангууд очиод нөгөө альцсан намын дараг энэ цогтгорлогоо чи очингуудаа Америкт очиод дэлбэг дээрээ уулзаад зураг хөргөө татуудаа сошиал тавиад байгаа ш. Энэ монголчуудад дарамжиж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Дарамжиж байгаа. Энэ бичлэг гэдэг дэлхийн нийтээр зартай аимшиг хүүхдийн эсрэг гэмтэгдэг хүүхдийн 8-чин ёс бус гаж асуудал гаргадаг зэвсгийн 8-чин асар аимшиг дөрийн өндөр албан тушаалдангууд хамаарал бүхий холбоотой энэ аимшиг гэмтрэгтэнтэй элбэгдэж 2000 хэдэн онд 12 онд мэйлэр холбогдож ирсэн байна. Одоо дараа уулзж ирсэн байна гэд манай хууль эрх зүйн дотоод иргэн сайд бэхээр яагаад энэ асуудлаар та туурахгүй байгаад тагчиг байгаад байгаа. Элбэг төрчийг олж ирээд Монгол улсын шүүхээрийг шүлчид үзмээр штэ Монголын ард түмэн бид нар. За ийм биш шүү манайхаа тэгэд маш олон юм ярмаар байгаа боловч үнэхээр ингээд хамталт нь ингээд байхгүй 0 болчоод ингээд 40 гаруй мянган дагагч гэдэг бол миний хувьд асар их дагчаа. 44 мянган Монгол улсын иргэд маань намаад итгэл үнэмшлээ дагсан би одоо бол талархаж баярлж явдаг. Та бүхэндээ цаг үеийн асуудлыг бол цаг үргэлж нэрэ муухан телевизээс илүүгээр би цаг үргэлж үзэл бодлоо гэдгийг та бүхэндээ нэвтрүүлж өгдөг. Энэ бол миний үүрэг. Үний юмд үнээрээ сайхан байхгүй. Хармаас гэдэг юм бид нар дийлдээд юу ч хийж чадахгүй хармаасандаа дарлуулад, доромжлуулаад, гутаан доромжлуулаад Монгол орсны мэддэхгүй улсад гарч ирээд солиороод байгааг бид нар харж байгаа штэ. За тэгээд лайвынхаа төгсөлд ямарсан Нямбатар гэдэг хүн энэ Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод нийслэлдээ ямар ажил хийсэн бэ гэдэг дүнгээ Монголын ард түмэн та нар шеэрээр та нар маань дүгнээд өгөөрэй гэж хуумаар байгаа шүү. За ийм биш шүү манайхаа. Тэг гал мор жилдээ гавшиг байхыг ерөөж байгаа шүү та бүхэндээ бүгдээрээ хамтдаа шүү манайхаа.